Шив сайтай Монгол мал бий болгох асуудал хөдөө аж ахуйн салбарт чухлаар тавигддаг. Тэгвэл Дархуул аймагт малын удмын сангийн үндэсний цогцлбор төв баригдаж байна. За эрх намар ажиллаж эхлэх төвийн дэргэд халдвар төвчний эсрэг ажиллах лаборатори бий болох юм. Хүнс хөдөө аж ахуйн сайд бурмаагаар ахлуулсан салбарын мэрэгжилтнүүд малын үржил үйлдвэрийн үндэсний санг бүрдүүлэхээс тус цогцлборын барилгын үйл явц бүтээн байгуулалттай танилцлаа. Одоогийн байдлаар тус цогцлборын үйл явц 90% явагдаж байгааг хэллээ. Энэ газар Монголд байгаа бүх сайн үйлдвэрийн бод малын шилмэл үйлдвэрийг гарган авах, генфондыг хадгалан үлдээх болон судалгаа шинжилгээний олон ажлууд хийгдэх юм. Бид одоо яг одоогийн байдлаар бол бид 10 бухны одоо яг үр авах тийм зэгтэр орж ирээд байна. Тэгээд энд биднээс үржлийнхаа бухыг үржүүлэх юм. Энд бол нийт 10 бух байх юм. Бүх үйлдвэр болгоноос шалгарсан хамгийн чанартай одоо үр өгөх тийм бухнуудаа бол биднээс байрлуулад энэ хичээлэг үйл ажиллагаа бүх юмыг хянаад тэгж байж байгаа тийм. Энэ барилга нь бол ерөнхийдөө бүх барилга угсралтын ажил болон заслын захилгаан цэвэр бохор усны бүх асуудал шийдэгдсэн, бүрэн хийгдсэн. Одоо бол усын комисс төлөөлөн өгөхөд бэлэн болсон барилга. Дархан уул аймаг бол хөдөө аж ахуйн салбар томоохон нөлөө үзүүлэх гол зэг болно гэж салбарын сайд онцоллоо. Одоогоор тус цогцлборын талбайд нийт 23 барилга баригдах ёстойгоос эхний ээлжинд 15 барилга нь ашиглалтанд орох юм. Ингэснээр бүх 21 аймгийн шилмэл үйлдвэрийн мал энд байрлаж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хамрагдана. Ингийн тулд энэ салбарын мэргэжсэн шинэ боловсон хүчнийг бэлтгэн гаргах оюутан залуус нутгийн малчдын оролцоо чухал гэдгийг салбарын сайд хэлсэн юм. Одоо энд шийдэгдээгүй үлдсэн асуудал дээр бол гол нь усны асуудал байгаа. Тэгэхээр Монгол сумын худгаас ус авах асуудал бол нодин намайг энд ирэхэд шийдэгдээгүй байсан. Энэ жил бол нааштай шийдэж байгаа. Орон нутгийн удирдлагатайгаа бас энэ асуудлаа шийдэж чадсан байна. Харин хөрөнгө мөнгөний асуудал дээр нь төсвийн тодтолд оруулах шаардлагатай байгаа. За энэ тооцоо юм одоо бидэд гаргаж өгөх хэрэгтэй. За энийг бид нар бас сангийн хамраа хөргүүлье гэж байна. За энд ажиллах хүмүүсийнхээ боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай. Энэ дээр үл бид нар бас Словак, Чех, Франц, за мөн одоо Унгар, Болгар гэдэг энэ улс орнуудад хүмүүсээ сургая. За Японд бас дадлагчч авъя гэж байгаа. За энэ чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг бэлдэх боломжтой байна. Малын удмын сангийн үндэсний төвийг барьж байгуулахад 2013 оноос хойш 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийх ёстой байгаагаас одоогийн байдлаар 11.5 тэрбум төгрөгийг зарцуулаад байгааг хэллээ. Энэхүү удмын сангийн цогцлборт генетикийн биотехнологи, үр үйлдвэрлэх гэсэн лабораториуд байгуулан судалгаа шинжилгээний ажлууд явагдана. Монгол улсад анх удаа малын удмын санг бүрдүүлэн өсгөж үржүүлэх томоохон цогцлбор бүхий их бүтээн байгуулалтын ажлын үр дүн Монгол улсын ирээдүйн хөдөө аж ахуйн салбарт томоохон өөрчлөлтийг авчрах гол суурь удахгүй үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэж салбарын сайд цаашаа онцолсон юм.